Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд. Нарцисс эго блог тантай хамт. Хэрвээ та анх удаага блогийн маань сонсч байгаа бол манай блогийн зорилго бол хүмүүс болон залуу хож үеийнхэндээ нарциссист хүн гэж хэнийг хэлдэг вэ? За нарциссист хүнийг хэрхэн яаж таньж мэдэх вэ? Хэрвээ та нарциссист хүнтэй хамтран ажиллаж амьдарч байгаа бол энэ хүнтэй хэрхэн харилцаж өөрийнхөө сэтгэл зүй болон гэр бүлийнхаа үр хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн хамгаалах зөв зохистой арга зүй хэрвээ та энэ хүнээсээ салж явах гэж бол ямар арга замаар салж явах хэрэгтэй вэ? Хэрвээ та энэ хүнээсээ салсан бол танд дараа нь ямар сэтгэл зүйн засал хэрэгтэй вэ гэх талаар зөвлөгөө өгөхөд зориулагдсан тийм блог байгаамаа. Хэрвээ та subscribe хийснээрээ шинэ дугааруудыг notification дохио хүлээн авч авснараа та цаг алдалгүй тэр доор нь үзэх боломжтой. За өнөөдрийн дугаараараа бид нарциссист хүний 16 нийтлэг manipulating асуултын талаар ярина. За нарциссист хүн бол бусдын үзэл бодлыг өөрчлөх, өөрийн үзэл бодлоо бусдад хүлээн зөвшөөрөгдүүлэхтэй их гарамгай улс. За энийг бол manipulate буюу англиар болохоор manipulative гэдэг. За нарциссист хүн энэ арга дараах хэдэн үзэгдлүүдээр хажуудах хамтрагчтай хийдэг. За нэгт нь асуулт тавих аргаар, хоёрт нь тус зөвлөгөө өгч байгаа замаар, гуравт нь өөрийгөө хохирогч болж өрөвдүүлж байгаа замаар, дөрөвт нь өөрийгөө гин буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаагаар, тавт нь хажуудах нь гүтгэх замаар, зургаад нь love bombing буюу хайраар бөмбөх замаар хажуудах хүнийхээ үзэл бодлыг өөрчилж өөрийнхөө үзэл бодлыг их нарийн зайлмэгтэй аргаар ингэж хүлээн зөвшөөрүүлэгддэг ийм аргатай хүмүүс байна. За өнөөдөр нарциссист хүн асуулт тавих замаар хэрхэн бусдын үзэл бодлыг өөрчилж өөрийгөө хамгаалж өөрийнхөө бурууг нууж далддаг талаар ярьцгаая. За нийтдээ нарциссистик хүн маань 16 нийтлэг асуултыг хажуудах хүнээсээ асуудаг. За магадгүй энэ асуулт нь танд өдөр тутмын энгийн нэгэн асуулт юм шиг сонсогдож магадгүй. За хэрвээ энэ 16 асуултыг хажуудах хүн чинь танаас 6 ба 6-аас дээшхийн танд тавьдаг бол ойр ойрхон тавьдаг бол энэ ч red flag шүү. Та анхааралтай авч үзээрэй. Магадгүй энэ хүн чинь нарциссистик хүн биш байж болно. Тэгэхдээ энэ хүн чинь таны үзэл бодлыг өөрчлөхдөө өөрийнхөө үзэл бодлыг танд тулгамж өгөх мөн танаар хүлээн зөвшөөрлөхт их гарамгай нэгэн овчин нэгэн байна гэсэн үг шүү. За хэвийн сэтгэл зүйтэй энгийн хүмүүс бол хамтын харилцаанд бие биенээтэйгээ асуулт тастаа альва нэгэн асуудлыг шийдэх гэсэн зорилготой байдаг. Тэгээ энэ асуудлаа шийдэхдээ нөгөө хамтрагч хүнээсээ үзэл бодлыг сонсож тэр үзэл бодлын шингээж хамтдаа асуудлаа шийдсэн хандлагатай тийм асуудал тавьдаг байна. Гэвтэл нарциссист хүн асуултаа болохоор хамтрагчийн үзэл бодлыг үгүйсгэсэн оронд нь өөрийнхөө үзэл бодлыг тойруу замаар шахсан мөн өөрийнхөө бурууг хажуудах хүн рүүгээ тохсон өөрийнхөө алдааг нуугсан тийм байдлаар асуултаа тавьдаг байна. За ингээд цөмөрөө 16 асуултаа эхэлцгээе. За дэлгэцэн дээр та харж байгаах би асуултыг ингээд улаан тугны хажуудалд ингээд улаанаар бичсэн асуулт бол нарциссист хүн танаас асуудаг асуулт байгаа. За доор нь ногоон тэмдгээр check mark тэмдэглэсэн ногоон өнгөөр бичсэн асуулт маань болохоор зөв эрүүл сэтгэл зүйтэй хүн хосууд бие биенээс асуудаг асуулт байгаа шүү. Ингээд та энэ хоёр асуултыг харьцуулаад үзэхээр за аль нь зөв аль нь буруу вэ? Аль нь тань сэтгэл зүйн хувьд тань тааламжтай нөхцөлийг өгж байна. Аль нь тань сэтгэл зүйн хувьд тааламжгүй нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг нарийн сайн ялгаж ойлгож харнаа. За ингээд нарциссистик хамтрагч нь танаас асуух таны үзэл бодлыг өөрчлөх, өөрийнхөө үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэх 16 асуултыг эхэлцгээе. Асуулт 1. Тэд танаас чи надад итгэхгүй байгаа юм уу гэж асууна. За энэ асуултыг тэд ялангуяа таны үзэл бодлыг өөрийнхөөрөө эргүүлж боломжгүй болоод ирэхээр асуудаг. За нэгэн амьдрал дээр тохиолдог энгийн байнга тохиолдох нэг жишээ авч хэлье. За таны нарциссистик хамтрагч нэгэн үнэтэй зүйлийг авах гээд байж болъё. Энэ танай гэр бүлийн амьдралд ямар ч ач холбогдолгүй нэг хэрэглэгдээд байх
биш зүйл байж болно. Тэгээд та ийм үнэтэй юм авч ирснаас одоо бэлэн мөнгө хадгалъя. Дараа ямар нэгэн гинтийн зүйл болвол бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй гэхэд нарциссик энэ хүн чинь эний чи одоо эсэргүүцээд одоо таныг чи ямар хүнд итгэдэггүй, ямар хашир юм. Би тийм одоо мөнгө хийх чадваргүй юм уу гэх мэт одоо таныг одоо нэр хоч өгч дуудснаар та одоо дахин энэ үйлдэл нь одоо давтагдсанаар та өөрийнхөө одоо зүн совин болон одоо мэдрэмжэндээ эргэлзээд одоо энэ нарциссик хүнээсээ одоо нарциссик хүндээ одоо дахин одоо өөрийнхөө үзэл бодлоо ингээд хуваалцгаа айжмаар галтдаг. Тэгээ энэний оронд та одоо нарциссик хүнийг одоо үг дугаа хүлээн зөвшөөрч эхэлдэг. За тэгтэл зөв сэтгэл зүйтэй хүмүүс энэ дээр одоо хажуудах хүн ямар асуулт тавьдаг вэ гэхээр одоо чиний итгэлийг олохын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Энэ зүйлийг одоо худалдаж авснараа бидний одоо амьдралд одоо ямар нэгэн гай болохгүй, харин энэ ямар нэгэн тустай болох талаар одоо би чамд тайлбарлаж өгч болох уу гэсэн тийм ийм асуултыг одоо тавьж нөгөө хүндээ одоо нөгөөнийхөө одоо үзэл бодлыг өөрийнхөө үзэл бодлыг одоо ингэж хамтдаа хоёр биенийг ойлголцож одоо асуудлыг шийдэх маягаар асуулт тавьдаг байна. Тэгтэл нөгөө нарциссик хүн маань чи надад итгэхгүй байна. Чи хашир, чи намайг үнэлдэггүй гэд нөгөө хамтрагчаа шууд ингээд буруутан болгоод шууд доош нь хийгээд байгаа байхгүй юу? Ингээд энэ одоо ингээд цаашд гэр бүлийн асуудал болчихж байгаа байхгүй юу? За хоёрдугаар асуулт. Чи яагаад үргэлж эмзэг байдаг юм бэ гэдэг асуултыг асууна. За энэ асуултыг тэд одоо таныг одоо уурлуулж гомдоочоод та үүнийхэн хариуд нь одоо сэтгэл зүйн ямар нэгэн одоо хариу үйлдэл гаргах үед чинь хэрэгэлдэг. Одоо та жишээ нь уйлах ч юм уурлах ч юм уу үед чинь чи ямар эмзэг юм гээд одоо энэ хүн нарциссик хүн чинь таныг одоо улам одоо юу яах нь шүү дээ. Инэрч хайрлахын оронд чинь ингээд таныг шууд сул дорой гэж нь одоо дуудах нь. Тэдэнд одоо таны сэтгэл зүйн зовиурыг одоо ойлгох ямар ч тийм хүсэл сэтгэл ирмэнслэл байдгүй. Оронд нь тэднийг одоо сул дорой байгаа нь одоо таны өөр чинь буруу л гэж буруутгадаг байна. За хэрв та одоо уйлах юм бол эдгэр хүмүүс ингэж хэлдэг голцоо. Чи өөрийгөө өрөвдөд уйлаад байгаа мэт үгийг хэлдэг байна. За тэгтэл одоо зөв сэтгэл зүйтэй, эрүүл сэтгэл зүйтэй хамтрагч нь болохоор чамайг би гомдоцсон юм уу? Одоо яагаад би чамайг юм тааламжгүй байдалд бий болгоч вэ? Энэ талаар хоёлаа ярилцъя гэх мэт асуултыг тавьдаг байна. За энэ хоёр асуулт нь одоо эрс зөрүүтэй байгаа. За одоо нарциссик хүн бол шууд таныг сэтгэлийн тэнхээгүй одоо сул дорой нэг ингэж доош нь хийж яхад одоо зөв сэтгэлгээтэй, эрүүл сэтгэлгээтэй хүн маань одоо таны сэтгэл зүйг ойлгож юу буруу хийснийг одоо мэдгэсэн тийм чиглэлтэй байх нэ. За асуулт номер 3. Би одоо яг юу буруу хийсэн юм бэ гэдэг асуултыг тавьдаг байна. За энэ дээр одоо яг одоо гэдэг үгэн дээр нь одоо сайн анхаарлаа тавиарай. Энэ нь бол одоо юу гэсэн утгатай үг вэ гэхээр одоо би зөвхөн ганц удаа юу буруу хийсэн бэ гэдэг ойлголтыг таны толгойд өгч байгаа хэрэг. За энэ нь тэдний одоо урд нь олон дахин давтамжтай хийсэн гаргасан алдаа нь аль хэдийн өгүүлсэлсэн хизээч болоогүй гэсэн ойлголтыг бас давхар өгч байгаа тань. Мөн одоо энэ давхар танд одоо нэрэл нэг удаа ийм алдаа хийсэн багт нь би одоо хатуурхаад байна уу гэсэн богино хугацааны одоо ойлголтыг таны тархинд одоо хийж өгдөг. Мөн бас одоо баг уурлаад ингээд гомдлоод байхааргүй юм дээр чинь ингээд одоо уурлаад намайг чичлээд байхын одоо өөрийгөө баг одоо би хохирогч болоод байна гэсэн нөхцөл байдлыг одоо эргүүлсэн тийм чиглэсэн асуулт байна. Тэгтэл энэ дээр хэвийн сэтгэл зүйтэй хүмүүс одоо ингэж асуух нь би ямар нэгэн буруу юм хийсэн бол тэрийг надад ойлгуулад өгөөч. Би юу буруу хийсэн юм бэ гэж байдаг бахнэ. За асуулт номер 4. За нарциссик хүн танаас тоглож байх чинь тоглоом даахгүй байгаа юм уу? Асуух нэ. Энэ асуултыг таныг одоо тодорхой хэмжээгээр зориудаар доромжилчоод сэтгэл зүйн хувьд өвтгчөөд таныг одоо ямар нэгэн хариу үйлдэл хийх үед хэлдэг байна. За нэг ёсондоо энэ одоо нэг талаараа таны сэтгэл зүй одоо хэрхэн барьж чаддгийг одоо сорьсон мөн таны хил хязгаар одоо боундрыг чинь давхаар энэ хүн ямар хариу үйлдэл үзүүлдгийг чинь одоо сорьж үзэх зорилгоор одоо тавьдаг асуулт байна. За асуулт байна. Одоо ялангуяа энийг бол одоо энэ дөнгөж тантай танилцаж байхдаа таны хинбэ гэж таних байх үедээ одоо хийдэг. За мөн одоо олуула найз нөхдийнхөө дунд байхдаа
одоо танаа найз нөхдөдтэй ч юм уу өөрийнхөө найз нөхдөд байхдаа одоо таныг одоо ингэ жоохон одоо нэг ёсондоо цаашлуулж тэ доромжилчод энийг хэлдэг байна. Нэг ёсондоо энэ одоо өөрийнхөө одоо буруу үйлдэлийг одоо бусдын нүдэн дээр одоо яаж тоглоом шоглоом болгож одоо цэвэрлэх аргаар бас энэ асуудыг тавих нэ. За зөв зохистой одоо сэтгэл зүйтэй хүн бол энэний оронд одоо миний ямар үг үйл чамайг гомдоочвоо гэж асуудал нарцисст үг. Би тоглож явах чинь тоглоомд авахгүй юм. Ингээд одоо таныг одоо нэгэн одоо сул дор сэтгэл зүйтэй нэгэн болгож одоо буруутгаж асах нэ. За асуулт 5. Чи юунда их уурлаад гомдлоод уцаарлаад байгаа. За энэ асуулт нь бол одоо тэд өөрийгөө хамгаалах өмгөөлөх зорилготойгоор өөрийнхөө хийсэн алдаагаа үгүйсгэх зорилгоор таныг буруутан болгож алдаагаа тань руу одоо жихэх зорилгоор за харин үүнд нь та одоо яг улам уурлан гомдлох юм бол одоо тэд яг одоо улам одоо энийг дэвэргэж тэд араамаа болгож чи уураа барьж чаддгүй чи намайг үргэлж чичилдэг тий одоо чиний одоо буруугаас болоод л би энэ зам гаргасан гэх мэтлэн одоо ингээд өөрөө ингээд бултаад явдаг бахнэ. За энээсээ болоод одоо ингээд эцсүүлдээ одоо юу яах та одоо өөрөө буруугүй ирнэ та одоо энэ нарциссик хүнээсээ өөрөө уучлахгүйгээд ингээд яваад дур. За тэгтэл эрүүл сэтгэл зүйтэй хүмүүс бол одоо чамайг юунаас болоод одоо ингээд цаарлаад гомдлоод байгааг мэдэж болох уу? Тайлбарлаж өгөөч ээ гэж асуудаг. За асуулт 6. Чи намайг юу н боддог юм уу гэж асуу. За энэ асуултаа танаас одоо нэг юм авах болох үедээ тий танаас нэг юм хүсэх үедээ эсвэл таны одоо boundary буюу одоо хил хязгаарыг давсан тийм юм хүсэх үедээ асуудаг асуу. За тэгээд энэ одоо тэр чигтээ одоо таны одоо хүнлэг зан чанарыг одоо хангалттай биш байна. Одоо таныг одоо өөрт нь өгч байгаа энэ санаа сэтгэлд нь хүрэхгүй байна гэсэн тий гол хаялстай тийм ойлголтыг таны толгойд хийж өгдөг. Одоо таны үн дээр мөн одоо чи хайр халмуутай байна. Чи ерөөсөө намайг гэж бодохгүй, намайг чи ерөөсөө ойлгохгүй, намайг гихгүй байна гэсэн тийм үгүүдээр одоо таныг одоо чи надад хангалттай хайр сэтгэл, хайр халамж үзүүлэхгүй байна гэсэн ойлголт танд хийж өгдөг байна шүү дээ. Одоо энэ үгийг асуултыг одоо сонснороо та одоо яах вэ? Өө би чамд хайртай, би чиний л төлөө гэж байгаа гэдгээ одоо батлах гад та энэ хүндээ одоо зориулаад та улам ихээр хичээгээд өөрийгөө өөрчлөөд өөрийгөө хоош тавиад ингээд энэ хүнд улам ихийг өгөөд ингээд яваад өөрийг ирэхгүй. За тэгтэл эрүүл сэтгэл зүйтэй хүн энэ дээр яах вэ? Би тавгүй байна. Надад одоо чиний туслалцаа хэрэгтэй байна. Надад чиний анхаарал хэрэгтэй байна. Чи надад тусалж чадах уу гэж асууждаг байхгүй юу? За асуулт 7. Чи намайг яагаад гартаа оруулах гээд байгаа юм гэж асууна. За энэ асуултыг голцоо одоо та нарциссик хүнээсээ хүсэл тавих үед асууна. Энэ асуулт нь нэг ёсондоо надаас бити юм хүсэхэ боль амаа тат гэсэн одоо утгатай л асуулт байгаа аахгүй юу? Чи намайг яагаад гартаа оруулах гээд байна гэдэг нь. За ялангуяа та нөгөө
одоо бодит жишээн дээр ингээд та нарциссик хүнээс ийм юм хүсэл та. За хагасаа бүтэн сайнаар ингээд гарч яваад ах юм аа найз нөхдөдөө энэний оронд одоо гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөгөөч гэ та хүссэн байж бол эсвэл гадуур найз нөхдөд гарч явчаа тохируулж угаач ууж ирчээд ингээд бити агсан цогтууд тавиад байгаа ч гэсэн тийм хүсэл тавилаа гэж бод. Тэгэхэд чи энэ хүн яах вэ? Энд чинь чи миний ууж идэхийг гарч орохыг хоригдлох юм уу? Чи намайг ингээд гартаа оруулах гэдэг. Би чамаар ууж идэхээ заалгахгүй. Тэгээ дээрэс нь би одоо та нарын төлөө их ажил хийж байна. Би хагасаа бүтэн сандаар өөрийнхөө 6 цагийг хөөж гарах гаагүй би ажил бүтээж явж байгаа. Тэгээ ууж байна. Монголд ч одоо ажил бүтээх гэж одоо арх ухаас өөр арга алга. Ингээ явж байна. Би амар их стресстэй байна. Ингээ стресстэй байгаад чинь ингээ стрессээ тайлах ганц хоёр үг хэлэхээр агсан сохтуу тавилаа гэлээ. Эсвэл стресстэд ороод ирэхээр ингээд стресс тайлахын оронд ингээд гомдол мэдүүлээд тах хүсэл тавиад тах ингээ ууралдаг. Ингүүнгөт нь та эргүүлээд энэтэй санал нэхгүй. Үгүй би гартаа оруулах гэсэн юм бишээ. Ингээ хүсэл тавьж ийна гэхээр энэ хүн яг нарциссик хамтрагч нь дууга чангалаад өндөрсгөөд ингээд амар тийм одоо ширүүн тогшин одоо сүрдүүлэг дууга чангалаа явдаг. Тэнгүүт чинь нөгөө өөр хүүхдүүд чинь нөгөө тайван байдал нь алтагтаад ингээд тэдэн тишээ гүүгээ те өрөө өрөөгөө ороод эсвэл ээж хаараар нуугддаг ч юм уу те эсвэл одоо буланд очиод ээж рүүгээ ч юм уу аав руугаа ч юм уу сэмхэн чимээгүүгээл нөгөө нууцаар дугаа бити хэрүүлээ ингээд дугаа алчих гээд ингээд дохио өгöd идэг өрөвдөлтэй айгүй өрөвдөлтэй тэнгүүт чи нөгөө хохирогч хамтрамгч маань яах вэ гэр бүл өөр хүүхдийнхээ одоо тайван байдлыг алдагдуулахгүй тулд ингээд шууд одоо ингээд яах вэ айжмаар ингээд өөрөө хүсэл тавих сонирхолгүй болж одоо хүсэл тавих юм одоо энэ зан чанараад ингээд багаар алдаад эхэлдэг сонирхолгүй болоод ингээд нөгөө энэ хүн маань ингээд хүсэлтэд тавих ирэхгүй болоод хүссэн юм авах чадах ирэхгүй болоод тэгэхээр энэ хүн маань өөрөө ирэхгүй нөгөө өөртөө итгэлээ багаар ингээл алдаад байдаг. Тэгтэл нөгөө нарциссик хүн өдөр болгон нэг юм хүснэ. За нөгөө хүссний нөхөр нэмээ дахиад юм хүснэ. Эдрийн хүсэл хизээч дуустдаггүй. Ингээд нэг мэтгэд та энэ одоо нарциссик хүнийхэн гарт орсон байдаг байх нэ. За тэгтэл эрүүл сэтгэл зүйтэй хүн одоо хамтрагчаас чамайг миний одоо ямар үйлдэл ингээд унтуулцуулаад байна гэж одоо асуудаг байх нэ эрүүл сэтгэл зүйтэй хүн. За ингээд асуулт номер 8. Чи үүндээ итгэлтэй байна уу гэж асуудаг байна. Одоо англиар бол are you sure about that гэсэн асуулт. За энэ нь бол одоо өдөр тутмын зүгээр гим хорго нэгэн асуулт шиг л байгаа биз. Гэтэл одоо энэ нь одоо нэг ёсондоо одоо таны одоо уур чадвар өөртөө итгэх итгэлийг чинь одоо ингээд доош хийсэн үгүйсгсэн асуулт юм. Одоо нэг ёсондоо чи на хийх гээд байгаа юм а бити хий. Явах гээд байгаа юм да бити яв гэсэн одоо тийм одоо төгшүүрийг одоо тийм ойлголтыг таны толгонд хийж өгч байгаа. За хэрв та одоо зөрөөд одоо хийвэл дараа нь үүнийхээ одоо шийтгэлийг одоо ямар нэгэн байдлаар хүлээж авдаг. За тэгтэл одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн болохоор за наатахаа сайн бодож тунгааж байгаад хийгээрээ. Хэрвээ туслалцаа хэрэгтэй бол асуугаарай гэд асуудаг байх нэ. За асуулт 9. Чи яагаад дандаа өөрийгөө өмөөрдөг юм бэ гэж асуудаг байна. За энэ асуултыг нарциссик хүн одоо өөрийнхөө буруу үйлдэлээ тань руу одоо чихэх үедээ хэрэгэлдэг. За яагаад тэгэхээр одоо тодорхой хэмжээгээр энэ хүн одоо таныг одоо буруутгаад байгаа шүү дээ өөрийнхөө хийсэн алдаан дээр. За жишээ нь одоо өчигдөр би одоо ингээд архиугаа агсан сохтуу тавьсан чамаас болж байгаа. Яагаад тэгэхээр чи намайг тайван байлгаагүй. Чи надаас одоо ингээд олон юм шалгааж асуугаад байсан. Эсвэл миний одоо алхан бүрийг ингээд шүүмжлээд ингээд байсан. Тэгээ энэс чинь би болоод ингээд стрессдчлээ. Тэгэхээр нөгөө эргүүлээ та үгүй ээ. Тийм учиртай биш ээ. Гэл та тайлбар тавихаар чи яагаад дандаа өөрийгөө өмөрөөд идэв гэд. Тэгээ өөрийн гаргасан одоо буруу зан характерын арын шингаа ингээд таны буруу болгож шигдэг болохоор эдгээр ийм одоо асуултыг тань тавьдаг байх нэ. За энэ ерөнхийдөө л одоо чи дугаа бай, миний хүснээр байл гэсэн үг. За үүнээс одоо удаа дараалал энэ үйлдэлээс болоод яах вэ? Одоо хохирогч хамтрагч маань одоо нарциссик хүнийхээ одоо сөрөг зан чанарыг зас гэж одоо хүсэл тавих шин. Одоо чадваргүй болж одоо өөрчлөх гэж хэлхийн оронд одоо энэ нарциссик хүндээ одоо тохирсон одоо тийм юу хийе явдаг. Одоо өөрийгөө өөрчлөх тийм одоо өөрийгөө тийм хоош тавьсан тийм итгэлгүй байдалд ороо явцдаг байна. Гэтэл одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн болохоор одоо чи
одоо миний буруу гэдгийг одоо тайлбарлаж баталж чадах уу? Эсвэл чи өөрөө буруутай биш гэдгээ тайлбарлаж чадах уу гэж асуудаг байх. Чи яагаад дандаа өөрийгөө өмөрөөд идэм бэ гэдчихснээс хамаагүй дээр сонсогдож байгаа. За асуулт 10. Чи хитрхи их хитрүүлээд байгаа юм шүү гэж асуудаг. За энэ асуултыг танд одоо өөрийг нь шүүмжлэх үед тавьдаг. За жишээ нь одоо би одоо ингээд мөн л одоо нөгөө ажиллаад харцаа тий гэртээ ирэхгүй тэр чихтэй ажиллаад харцаа тэр чихтэй яваад өгчих юм уу тий. Тэнгүүт нь та энд нь одоо шүүмжлэл гэж л штэ ажиллаа тараа гэртээ ирэхэд яад юм бэ? Ямар их мөнгө өрсөн юм бэ? Цалингийнхаа гээд энэ мэтчлэн өөртөө үеж цалингаа өрлөө энэ мэтчлэн хэлэхээр энэ хүнд одоо энэ таны шүүмжлэлийг авч чадахгүй. Чи намайг хитрүүлээд байгаа юм шүү. Би амьдралынхаа төлөө нойр хоолгүй амрах цагаа хасаа яваад ирчих чинь. Ингээд одоо үүнээс болоод та энэ хүний одоо тэг шүүмжлэхэ болж ихдэг. Тэгээд шүүмжлэхэ болоод ирэхээр энэ хүн одоо яах вэ? Өөрийнхөө хүснээ хийгээд энд одоо таны хүсэл сонирхлыг одоо огт авч үзэхгүй. Одоо таныг ердөөл зүгээр л таны одоо өөрийнх нь өөрийн хүслийг хангах жөмчл гэж хардаг болдог. Гэтэл эрүүл сэтгүүтэй хүн болохоор чи надаас одоо миний одоо ямар зүйлийг засаж сайжруулахыг хүсэж байна гэж асуудаг байна. За асуулт номер 11. Зүгээр л үүнийг мартаад өнгөрч чадахгүй байна уу гэж асуудаг байна. За энэ асуултыг нарциссик хүн одоо таныг их хэмжээгээр одоо доромжилсныхаа дараа, гомдоосныхаа дараа ингээд таныг одоо сэтгэл зүйн хямралд ороод гомдол мэдүүлэх үед одоо гаргадаг асуулт тавьдаг байна. Энэ зүгээр л одоо тий миний энэ гаргасан одоо зүйлийг март алдаа гарга намайг одоо яагаад ийм үйлдэл хийсний надаас бити асуу лавл тий зүгээр л надад ямар ч шийтгэл өгөхгүй фри пас өгөөд явуул гэсэн тийм одоо утгатай асуулт амаа. За дахиж энэ одоо алдаа хийсний талаар би дахиж чамтай дахиж ярих шаардлагагүй. Надаас дахиж бити энийг асуу. Зүгээр л одоо амаа тат гэсэн л утгатай энэ хүний одоо хэллэгээ одоо үзэл бодлоо танд зүгээр л үнийг мартаад өнгөрч чадахгүй байна уу гэж асуултаараа одоо танд тулгаж шаарддаг байх нэ үзэл бодлоо. Гэтэл эрүүл сэтгүүтэй хүн би одоо намайг одоо уучлахыг би хүсэж байна. Үнийхөө төлөө би чамд юу хийх хэрэгтэй вэ гэж асуучдаг байх нэ. За асуулт 12. За чи яах гэж дандаа өөрийгөө гэдэг юм бэ? Одоо нэг өснөө чи яах гэж дандаа амиа хичээдэг гэсэн асуулт тавьдаг байна. За энэ асуултыг нарциссик хүмүүс хажууд хүндээ одоо та сэтгэл зүйн хувьд айгу таагүй байдалд ороод одоо тэрийг ингээд энэ нарциссик хажууд хүнтэйгээ хуваалцах тавих үедээ өөрийн сэтгэл зүг миний сэтгэл зүг ойлгооч гэд ингээд хүсээд одоо очих үед энэ асуултыг тавьдаг байна. За эндгээр нарциссик хамтрагч одоо таны сэтгэл зүй тавгүй байдал таагүй байдал нь огт хамаагүй. Тэд оронд нь одоо ингэж худлаа сүржинж өөрийгөө гэж байхаа оронд одоо над руу анхаалаа тавь. Одоо намайг ойлгод намайг торд гэсэн одоо тийм утгатай үг бахнэ. За мөн одоо энэ асуултыг нарциссик хүн маань одоо таныг гомдоосон тийм сөрөг зан чанар үйлдэлээс одоо цутаах гэж бас энэ үгийг хэлдэг байна. За тэгтэл эрүүл сэтгэл зүйтэй хүн болохоор одоо би чиний одоо амгалан тайван байдлыг чинь яаж одоо баталгаажуулж өгөх вэ? Тэ? Амгалан тайван байдлыг чи яаж би хангах вэ дараа гэж одоо асуух нэ. За ингээд асуулт 13. Чи ер нь өөртөө итгэдэг юм уу гэдэг асуултыг тавьдаг байна. За энэ нь болохоор тэр чигтээ чамд одоо шийдвэр гаргах ямар ч ур чадвар байхгүй, чамд шийдвэр гаргах ямар ч эрх байхгүй. Тиймээс надад бүх удирдлагыг одоо миний гарт өг. За энэ асуултыг та сонсноороо одоо үргэлж өөрөөсөө ингэж асуудаг нэр би чадах юм болов гэд өөртөө эргэлзэж эхэлдэг өөрийнх нь чадвартай. Тэгээ та удаа дараалан ийм асуултанд булагдаад ирэхээр та өөртөө итгэх итгэлээ алддаг. Би энийг буруу хийчих юм болов? Би энийг хийснээр алдаа хийчих юм болов? Ингэснээр би бүр хамаг юм алдчих юм болов? Санхүүгийн хувьд алдагдлалд орчих юм болов? Гэх мэтчлэн тийм одоо айдас зовиртой олж одоо нөгөө нарциссик хүнийхээ одоо ингээд хараат болж эхэлдэг. Гэтэл одоо эрүүл сэтгүүтэй хүн болохоор энэ дээр чи чаднаа, чамд би юугаар туслах вэ гэж одоо асуудаг байна. За асуулт 14. Нарциссик хүн чинь танаас надтай хамт байгаа чинь чамд хангалттай биш байна уу гэж асуудаг байна. За энэ нь одоо ямар учиртай асуулт вэ гэхээр одоо ялангуяа энэ асуултыг тэд маань одоо
нарциссик хүн маань одоо та ингээд одоо найз нөхдөдөө ингээд гарч орох, гэр бүлийнхэнтэйгээ одоо ингээд хэдэн хоногоор амралтанд явах юм уу, эсвэл ээж аавындаа очиж одоо 1-2 хоног байх гэхээр тавьдаг байх нэ. За энэ нь одоо нэг ёсондоо ол одоо тий. Чи бол зөвхөн миний өмч. Чамд одоо надаас өөр хүн хэрэггүй. Чиний анхаарлын төвд би л ганцхан байх хэвээр. Чи бусдаар хайрлуулах эрхгүй гэсэн одоо утгатай үг. Энэ нь одоо нэг ёсондоо таныг одоо ойр дотны найз нөхдөсөө гэр бүлээсээ одоо хол зайгаа байр гэсэн одоо таныг одоо хяналтанд ороо гартоороо оруулах гэсэн одоо нэгэн тийм одоо нэг харгана. За тэгэхээр эрүүл сэтгэл зүйтэй хүн энэний чинь болохоор хоёлаа хамтдаа явах уу? Би чамтай хань болоод явах уу гэж асуулдаг байх нэ. За асуулт 15. За нарциссик хүн чинь танаас чи тэгж хэлснээ санаж гин үү? Тэгснээ санаж байна уу гэдэг асуултыг тавих нь. За энэ асуулт нь бол одоо нарциссик хүн одоо таныг газлайт хийх үедээ асуудаг бол. За газлайт хийн гэдэг маань одоо бодит үнийн гуйлж одоо таны хэлсэн хэлээгүй болгож эсвэл хэлээгүйг чинь хэлсэн болгож хийгээгүй чинь хийсний чинь хийгээгүй болгох энэ үедээ хэрэгэлдэг байх нэ. За энэ асуултыг та сонссныхаа та дараа өөрийгөө юу илээ би нэрээ тэгж хэллүү үгүй илүү би нэрээ тэгчлүү ингээгүй илүү гэдэг тийм одоо өөртөө эргэлзэх дүрх ороод ирнэ байдалд орно шүү дээ. Тэнгүү чинь үүний чинь одоо нарциссик анзаарчаад одоо шууд яадаг бах одоо асуудлын сэдвийг өөрчлөл өөр юм яриа явах. Эсвэл одоо та энд нь би тэгж хэлээгүй би ингэж хэлээгүй гэл эсэргүүцэл гарвал одоо энэ чинь одоо бүр том драма болгоод улам таныг газлайт хийгээд таныг хүлээн зөвшөөртөл тий. За би тэгж хэлсэн болёо гэд ингээд хүчээр хүлээн зөвшөөртөл тань руу ингэж чанга дуугаар тий өндөр дуугаар ингээд олон цагаар юм ч юм уу те ингээ хашгичж ойрлж ярьдаг. Ингээд ирэхээр та яг өөрийнхөө сэтгэл зүйн тайван байдал, үр хүүхдийн сэтгэл зүйн тайван байдлыг одоо тань хугацаагаар алдахгүй тал. За би тэгээ хэлсэн болчихё. За би тэгээ хэлчихсэн бол яг гэхээр ингээд чи тэгээ яг тэгээ хэлсэн болох юм уу? Яг тэгээ хэлсэн юм болов гэд ингээд таны тархи руу ч ингээд шууд ингээд хүчээр би тэгж хэлсэн гэдэг үгийг одоо ингээд хүчээр тулган шаарддаг. Тэгээд та өөрөө ирэхгүй буул тэгээд тийм ээ би тэгээ хэлсэн гэд өөрөө хичнээн тэгж хэлээгүйгээ мэдсээр байж та ингээд хэлээд ингээд хэлцдэг. Тэнгүүт нь эний чинь газлайт хийх гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт чинь эний чинь дараагийн хэрүүл дээрээ нөгөө нарциссик хамтрагч чинь чи энэний өмнөх хэрүүл дээр чи би тэгж хэлсэн гэд чи өөрөө хүлээн зөвшөөрөө бидтэй. Чи ийм л байхгүй юу гээл ингээд дахиад хэрүүлүүдэл явдаг. Гэт та үгүй чи миний аманд ингээд тархинд хүчээр хилж өгөөд би хэлсэн штэ гэхэр чинь үгүй тийм байхгүй чи өөрөө яг хэлсэн гэрч байгаа хүүхдүүд сонсоо үсттэй гэд ингээд хүүхдүүдээ энд оруулж ирээд хүүхдүүдээ энийг хүртэл ингээд хэрүүлийн одоо те бай болгоод ингээд явдаг. За гэтэл эрүүл сэтгүүтээ усууд одоо чиний урд хэлсэн зүйл дээр чинь одоо лавлаж асах зүйл байна. Эсвэл надад чамтай нийцэхгүй зүйл байна. Энэ талаар чинь дахиж ярьж болох уу? Гэд одоо хэлж ярьж болдог байх нэ. За асуулт 16. За нарциссик хүн чи яагаад хэрүүл өдөөд байгаа юм бэ гэж асуудаг байна. За энэ асуултыг нарциссик хүн яагаад тавьдаг вэ гэхээр та одоо нарциссик хамтрагчтайгаа нэгэн одоо та хоёрын хоорондын байгаа нэгэн асуудлыг зөв зохистой ярилцаж шийдэх гэсэн үед одоо энэ нарциссик хүн маань чи яагаад хэрүүл өдөөд байгаа гэж асуудаг байна. За энэ асуултыг асууснаар нарциссик хүнд нь одоо өөрийнхөө тий одоо бурууга одоо хүлээхгүй, бурууга тань руу чихэх, буруу хийсэн юмнаас одоо болтох үедээ хийдэг байна. За ингээд удаа дараалан одоо чи яагаад хэрүүлээд байгаа ингээд байхаар одоо танд одоо дахин одоо зүрх гаргаж асуудлыг шийдэх тийм санаачлагыг гаргаж одоо шийдвэр гаргаж тийм одоо асуудал шийдэх тийм одоо урам зориггүй болж эхэлдэг. За ингээд энд чинь ингээд та одоо юу яах өөртөө итгэхэлгүй болно. Одоо ингээд таны одоо эрх тий хийх ёстой эрх үүрэгт хариуцлага зүйлүүд ч одоо ингээд багасаад бүр ингээд та ингээд нарциссик хүнийхэн доор ингээд ороо явах нэ. Гэтэл одоо эрүү сэтгэл зүйтэй хүн бол энэ дээр одоо хоёуланд нь ярилц шийдэх асуудал байгаа юм уу гэж асуугаал ингээд эндээ таныг одоо урьж оруулаад өөрийнхөө сэтгэл үзэл бодлоо бас хуваалцаал ингээд асуудлаа шийдэж явдаг. За эдгээр асуултууд нь одоо ингээд
хохирогч хамтрагчид одоо сэтгэл зүйн болон одоо бие даах одоо өөртөө ихтгэлт нь одоо асар их хор уршигтай нөлөөлдөг. Энэ нь одоо өдөр тутмын амьдралд байдаг нэг энгийн нэг л жоохон хэрүүл маягийн боловч энэ бол одоо хайжмаар таныг бол одоо дотроос ч гадагш их хэмэлсэн асуултууд байдаг. Гэтэл одоо энэ одоо зөв сэтгэл зүйтэй хүмүүсийн одоо асуултыг та бол ингээд нарциссистик хүндээ тавиул тэ энийг чинь нарциссистик хүн манай энэ зөв асууж ингээд их зөвөр хүлээж аваад ингээд энд чинь хариулах магадлал нь бас тун бага байдаг. Энэ нарциссистик хүнд их бага үйлчлэлтэй шүү. За магадгүй бага зэрэг үйлчлж байгаа хувь нь болохоор нөгөө тухайн нарциссистик хүмүүс одоо өөрийнхөө нарциссистикаа хүлээн зөвшөөрөөд өөрийгөө одоо би засрыг гэсэн хүнд бол зарим нэгэн одоо энэ зөв асуултууд бол үйлчлэх магадлал өндөртэй байгаа. За эсвэл одоо нөгөө тийм овчин зайлтай тийм нарциссистик хүмүүс байдаг байхгүй юу? За тэр хүмүүс яах вэ? Энэ зөв асуулт та нарциссистик хүндээ ингээд өгүүлээд тавихаар тгий болж таалагдж ингээд танд хэлнэ. Тэгээд одоо таны хүсэлтийг сонсон та мэдээж хүсэхээр нэг юм уу хоёрхан л юм хүснэ. Энээс илүү та хүсэл тавьж чаддгүй угаасаа. Хамтын харилцаанд ороод удацсан. Хамтын харилцаанд орсон хүмүүс. Тэнгүүч нөгөө нарциссистик хүн чинь нөгөө зайлтай нарциссистик хүн чинь тгий. Чиний хүсэлтийг чи би хүлээн зөвшөөр чинь. Эргүүлээд харин би чамаас хүсэлт байна гэдэг байхгүй юу. Тэгээ эргүүлээд хүсэхээр тэднэр нь юу вэ? Станараа 10 20 хүсэлт тавина. За тэгээд ингээд нарциссистик хүн маань одоо танаас тавьсан 10 20 хүсэлтэд ингээд танаас хүлээн. Мэдээж та таны хүссэн хүсэлтийг нарциссистик хүн хүлээн зөвшөөрчлээ гэдээ та дотор айгүй их баярлаа те. Нарциссистик хүнийхээ энэ 10 20 хүсэлтийг ингээд та нэг нэгээр ингээд биелүүлээ явдаг байхгүй юу. Тэнгүүч нарциссистик хүн эргүүлээ таны нөгөө хүснэг хоёр хүсэлтийг чинь ингээд нэг жоохоноор хагас тутам биелүүлээд ингээд явна. Тэгэл за ажлаа хараад ирээрээ гэсэн хүрээд ирлээ шүү. Харж агаарэ гээл танаас урамшруулалт авах гал тэгнэ. За өнөөдөр өстө хичээж агаад уухгүй ирсэн шүү. Өстө тааруулаад ирсэн шүү. Одоо ингээд шууд орондоо ороод унтлаа шүү гээл ингээл амар тийм. Тэнгүүт нь та энэ хүнд нөгөө хүссэн 10 20 зүйлийн та ингээл аюу их өгнө. Тэгтэл та ингээд нөгөө хүссэн зүйлийг өгөхдөө за зарим нэг энэ одоо өөрт нь нарциссистик хамтрагчтай ингээд тааруулаад өгөхгүй болчих шүү дээ. Сэтгэлтэнд тааруулсан өгөхгүй болонгууд энэ нарциссистик хүн чинь яах вэ? Маргааш нөгөөдрөөс нөгөө таны хүсэж исэн хоёр хүсэлтээ чи хийхэ болоод хуучин байдалд орчихно. Тэгээд та асууна. За яагаад ингэж болчихвоо? Аваа гайгүй явжсэн ингээд хоёр хүсэлтээ хийхэ очив гэхээр чи миний хүсснийг өгсөн юм уу? Чиний тэр миний хүснийг өгсөн хүсэлт чинь ёстой хоёрын хооронд 3-ын дундуур чи миний хүснийг өгөөгүй байхад би яхаараа чамд чиний хүснийг өгдөө. Ингээд буцаад юу байдалд ордог. Нөгөө хуучин тийм дээрлэхүү байдалтаа ингээд ордог байх. Тэнгүүт нөгөө хохирогч хамтрагч маань яах вэ? За тэгвэл энд ингээд хүссний нөгөө дайвал энэ хүн одоо засрах магадaltaй юм байна. Ингээд миний хүснийг бас өгөх юм байна гээл нөгөө хохирогч хамтрагч минь улам хичээгээл өөрийгөө хоош нь тавиал өөрийгөө өөрчлөөл ингээд нарциссистик хүнийхэнд нарсан турштай хамтын амьдралын турштай ингээд өөрийгөө хоош нь тавиад ингээд зүтгээ яваад та. Ингээд нэг эргээд харахад яах вэ? Та найз нөхдөд алт гэр бүлээсээ холдчихсон. Ажлаасаа гарч сургуулаа хайчихсан. Санхүүгийн хувьд ямар ч боломжгүй нарциссистик хамтрагчийн гарт орсон гэх. Тэгтэл гэнт энэ нарциссистик хүн чинь би саллаа явлаа чи амьдрах чадваргүй чи намайг сэтгэл зүйн хувьд хайр халж ярих чинь чи өөрийгөө харалта нормаас нь сексисэн юм ингээл голол ингээл явдаг байхгүй юу. За энэний өмнөх дугаард нөгөө нарциссистик хамтрагчтай хамтын амьдралын 7 үе шатыг одоо ярьсан байгаа. Тэрийг орж үзээрэй. За ингээд дараагийн дугаартаа нарциссистик хүнийг одоо таньж мэдэх нийтлэг 14 зан чанарын талаар ярих болно. Ингэснээрээ та одоо хэрвээ та шинээр нэг хүнтэй болцож дөнгөж нөхөрлөж найзалж эхэлж байгаа бол одоо энэ хүн нь нарциссистик хүн үү эсвэл зөв сэтгэл зүйтэй хүн үү гэдгийг мэдэх болно. За ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай. Та subscribe хийснээрээ та дараагийн шинэ дугааруудыг одоо notification авч дахин авч одоо цаг алдалгүй үзэх болно шүү. Хамтдаа цагийг өнгөрөөсөнд баярлалаа. Баяртай.